Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Түш. Та нар бүр арай дэндүү эрхлээд байгаа юм биш үү? Бараг л өдөр бүр бичлэг үзээл те. Манус нь ингэж хичээж явах та хэд бас зүгээр үзчихэд юу ч дарахгүй гарна гэж байхгүй штэ бас те. Харилцан ашигтай лайфстайл дэйдүүлээ. За тэгэхээр өнөөдрийн кино бол үнэн илгийн заяа. Бүр алиа цаашаа. Та нарт ярьж өгөх гээд Аазгаа хөдлөө чиний 4 цагт гинт сэрээд бичээ сууж галуу. За. Шууд кино руу орцгоё. Үйл явдал Лос Анжелес хотод өрнөх бөгөөд Лос Анжелесын цагдаагийн албаны 2 албан хаагч хар тамхины нэлээд том бүлэглэлийн араас хөөцөлдөн халц нүүр тулгч хөөрхий. Манай энэ булаар Вик нүдний шил байхгүй бол сохор номин л гэсэн үг. Хэнд ч хэрэггүй нэг юм болж хөвнө. Бараг хөвсгөлийн наабад цөм шалгаж мэднэ. Хэрвээ шилийг нь тайлаад хайчихвал шүү дээ. За тэгээ мэдээж энэ шар устай далчаа гэдэг хэмэх нүдүүлээд нөгөөхөө алдчихнаа. Энэ нөхөр хар тамхи хэл дамнуулан наймаалдаг ер нь зардаа итгээд. За тэгээд араас нь хөөж яваад нөгөө шаргал ус туслахыг нь буудаад байхгүй. Нөгөөхөө барьсан ч байхгүй. Туслагч үлдэндээ хөрхий. За харин нөхөр болвоос спорт дэлгүүрт ажиллахын хажуугаар таксинд явж мөнгө хураадаг сүйхэтэй. Хэдүүлээ юу яа. Энэ таксины апыг нь Аба гэж нэрлэжээ заяа. Арай бас ойртуулаад монголч та те. Ягав нөгөө Аба штэ. Сүүлийн үед ирчиг аваад байгаа G класс энтрээр үйлчилдэг те. Та хэд суулгаад гоё G классаар найз охин мохно өргөж өгөөш. За тэр яг киног өргөжсүүлээ. 9 булсын үйлчлүүлэгчдтэй таарна штэ мэдээж ойлгомжтой. Согтуу, галзуу, унтаа, улс төр ярьдаг гэл. Таксины жолоочийн ажил хүн шүү, хүнд. Дэж боожгоотой хүмүүрийн адилаар тэрээр краш тавьж таарна. Нэр нь Бек. Таанч нөгөө краш шиг ухаантай юм нэг өлбис хартаа үлддэг. Манай хаалкан залууч нүд нь улмал харалган болсоор дарга нь наа тэргээ одоо болоо. Нүд мүдээ лазердуул гэд чөлөө өгнө. Харин манай Аба жолоочиг маань нөгөө краш ухаантай юм тархитаж байгаа шинээр нээж байгаа спиннингийн клубийнхээ түрээсийг төлөвлөхөр болж энэ төр. Манай Абаш тэрийг хөрөнгө оруулалт хийж байна гэж хошигроод л. Хаалт залуу маань нүдний лазер хагалгаанд амжилттай орж хэсэг хугацаанд гам барих шаардлагатай болно. Нүдний хэсэгтээ юм харна гэж зүгээр бүлүүрдсэн бүрсээс юм л байх нь тодорхой. Охин нь өөрийн нэрийн үдсгэлэнгээ гаргах гэж байгаагаа дуулахтал аав нь тэгвэл намайг ирээд авчих гэхэд охин та ч одоо яасан таг юм бэ? Хэн таныг авах гээд 2-3 цаг энэ халуун төгжрээд явж байдгийн. Алив наад уцаа өгöd өрхөө. App Store руу ороод ингээд Aba Mongolia-г татаж аваад бүртгүүлээд такси дуудаад болоо шít гэн. За тэгэл маань нэр төр амралтаа авцсан гэртээ NBA энтер үзэх маягтай. За үзэгч гэжтэй Монгол аав нарын адилаар удирдлага бариад тас. За тэгтэл хуучны танилаас нь дуудлага нэг нөгөө туслахын буудаж алддаг шар толгойд бараа зөөврлөх гэж буй талаар хэлэн манерч бууга шүүрч аваад турсгыг хуулахаар гарна та. За гэхдээ энэ хэсгийг үзээд манай хаалт залууд хинч турсгаа хуулуулахгүй юм байна гэж бодоход хүрч байгаа юм. Хов хоосон зам дээр урд нь юу ч байхгүй байхад замаас зайлаачаа энэ гэж загинж энэ. Хөрхий нүднийх нь харж байгаа царай л ийм л зэрэглээд инхэн бүрлзэнхэн байгаа юм да шавс. За манай Аба 5 онооны дуудлага авчих чин хүсэлтэд ээлжид дуудлага автал манай булаар дуудсан байдаг. Уг нь манай була маш яаралтай ажилтаа арга барахтаа такси дуудаж байгаа юм байгаа юм л да. Тэгсэн манай Аба жолооч үйлчлүүлэгч хаан гэсэн үзэлтэй учир бүр чийлрээд элдэв юм асуугаад хэрв та яраагүй бол замаараа шүлэндээ орж ядаргаа тайлах тойгны шил шаах уу гэх нь олгүй. Манай булаач бүр бүтэн тэрээстэй ядаж байхад барилгын туслах шиг шил зүүлгцэн. Нөгөөхөө аваа шидчихэж байгаа. Тэгэд явж байтал Аба жолооч маань замдаа зогссноо нэмж 2 хүн авснаа хойноос суулгаж шааж. Ва? Булаач гайхаад юун Джеймс түгээд байгаа юм бэ гэсэн чинь та ч өөрөө гөөхөддөг зам нийлж байгаа хүмүүсээ аваад явдаг үйлчлэгийг сонгоцсон байл нь штэ гэх юм тэр. Гэхдээ Аба дээр бол ийм үйлчлэг байхгүй шүү заяа. Та цор ганцаараа өөрийн дуудсан таксигаараа явах болно. Манай булаач цагдаагийн үнэлгээ үзүүлж нөгөө 2 хүүхнийг хөөж буулгачаал мэдээлэл өгсөн найз дээрээ тэмтчин барин орж иртэл нөгөөх нь мэдэж байхгүй штэ. Тэнгэртээ дэвсцэн. Хөлөнд нь тэгэлдэж ойцсноо талигч болсон хүнтэй залуу минь тээвэрлд хаана болно гинэ. Яр.
Талигч найзынхаа дэргэд хэвдэж байх утсыг наваад сүүлд ярьсан хүнтэй яриад л яваад очино. Тэгснэ нөгөө жолооч аваад орноо. Юу жарахгүй гамчтаа өөр яалт тавилээд. Шууд таяг болгож ашиглаж байгаа юм чи. Тэкэн дээр ирснээ шал өөр тийшээ харж байгаа л. Цагдаа байна. Энэ одоо юу гэж байгаа юм бэ? Энэ маань бүтэхгүй нэ. Яана хэдүүлээ. Эрчүүдийн таач клуб юм шиг байгаа юм л да. Баахан лааны тосон үзмрүүд шиг гялгар биетэй нөхдүүд тэр үгээр нь холхиостой. За тэгэл нөгөө уцаар ярьсан хүнтэйг арын өрөөнд нь ороод талигч найзынхаа талаар болон гэмт этгээдүүдийн талаар мэддэг болгоныг нь хэдэн цаас төлж байгаа л мэдэж авна да. Тэгснэ арлагын юм болохоор тэн зогсч байсан тайч их залууг жолооч гэж бодоод за илв явцгаая гэж энэ. Бүтгэв. Тэр үеэр нь аба жолооч маань краш залгаж таарах бөгөөд аятайхан бэкграундны урд ярихгүй болохгүй нэгэд ярьж байтал 10 шалдан залуу алхаж байх шиг. Крашийнх нь хар найз залуу нь араар нь тавьдсан текстнээ чи хүрээд ирэх үү? Netflix-ийн чийл хий энэ гэл. Бош шүү краш руугаа явахын төс болж ядж байхад булиаэр унаагүй болохгүй тулд аргадж нэг үзээд уурлаж нэг үзээд ямар тач краш руугаа очих хугацаагаа жаахан хойшлуулна. За тэгээд мэдэж авсан хаяг дээрээ давхиж ирээд сүртэй цөм шааж ороод Кортес хаан байна. Хэлэхгүй бол үнтэй тансаг зурагта та нар дахиж үзэхгүй нэ гэснээр загасны аквариум руу буугаа илчин тэр. Нөгөөдөл нь гуйн чи аквариумштай өгшөө гэсэн болсноо пэйж руу буугаад тулгаа шаачна. Come on залуу минь. Нүдэ юм хардаг болохоор араас нь хөөцөлдөө please. Гэхдээ тэгэхгүй бол хаана тэрэ дуусгах нь штэ. За тэгээ эцэст нь нэг юм нөгөө хэд рүү буу тулгаа 5 секунд л өгье. Амо Кортез хаанвааг хэлээд их. Гэж байх зур маань аба жолооч краш руугаа аятайхан мессеж бичих гэж үйл тамаа зайна. Удахгүй очиж бавнаа гэж байх шиг. Таг юм өөрхий. Булаа энэ зур нөгөө Кортесийг тэр дундаас нь олж суглаад гавлж байгаад машиндаа суулгаж өрхнөө. Тэгснэ энийг харж бай. Би буцаж ороод ирье. Гэснэ буу өгнө. Таарсан хүндэж таадах шивд. Нөгөө гэмт этгээд ч юу вэ? Энд чи цагдаа машин биш аба гэдгсэн юм шүү. Стах би зайлс. Гэд машиныхын шилийг хаашаагаад л яг зүгтэх гэж байтал мань жолооч хөлөнд нь сум зоогоо ич. Тэгснэ л цаа ингээ шарн шалаа дөнгөж амьдрал мань сайхан болгоно уу гэтэл гээл тэр үгээр нэг уйлаад байгаа нь мэдэгдэхгүй майлаад байгаа нь мэдэгдэхгүй чарлна. Мань бүлээ чи ч одоо ямар ацаараа уйлаад байгаа юм бэ? Чихмэл тоглоом авах уу? Энтер гэж янзыг нь үзтэл жолооч чи ч бас уйлдаг л үсттэй гэхэд гүй ёстой уйлж өмж шалжихын явсангүй гинтэ жолооч нэрэ байхдаа ядаж уйлсан байлгүй энтер яа салата бууж өгдөггүй шац. Нөгөө хөлтөө буудуулдаг нөхрийг эмнэлэгт аваачиж эмчлүүлж угаад хэдэн үг хэлүүлж авъя гэж бодоод эмнэлэг дээр иртэл нөгөөх нь малын эмнэлэг. Жолооч чой хөлтөө минь чи малын эмнэлэг байна штэ. Тэгээ ягав энэ малыг эндэлэмчлэн гэд авчраад сумыг наваад заануусгаа минь мэддэг бүхнээ хэлэндэ гэд сум авсан нөхрүү нь хэрдээ хуруугаа чихээд орилуултал нөгөөх нь бас шазар болгож тонилж үз юу ч хэлэхгүй гэд тас гүрий. Мань жолооч тэгтэл юмыг хүчээр биш эвэр бас хийх боломж байдаг юм шүү. Алив харж бай. Гэснээ Кортезийн утсыг аваад Face ID-г нь уншуулж утсанд нь нэвтэрснээ. Twitter дээр нь санхүү авна. Сайхан өгзөгтэй халуухан иршөө. Өргөө дээрээ тоглол залгах хэрэггүй. Гэд биччихье гэхэд битгээд гэж бичээштэй. Гэд хамаг үннээ өчнө. Тэгээд байж байтал нь гаднаас хэдэн хөлбөөс хулгайч орж ирээд бөөн буудалцсан болно. Манай хүн ямар онох вштэй. Юу ч харахгүй ч баахан хамаагүй шааж гарна да. Жолооч шугасаа чарлдгаараа гарч ирсэн болохоор чарлсаар булиар дээр хүрээд ирнэ. Тэгснэ шууд тим ап хийж чи лаад шид чимээ гарах би тонилгоод бай. Сүүлдээ бүр чихэр архантай мутаас дороод за тэгээд бүгдийг нь булшилж орхиод мань булаа нэгийнх нь утсыг аваад алив нөгөө шар ус руу мессеж бичиж намайг өгсөн гэд бич. Гэд бичүүлтэл энэ мессеж нь хэнд очсон гэж. Мань булагийн дарга авгаа байдаг юм да. Охиных нь үдсэглэн дээр очсон ч байх шиг сэв хангалуулсан авгаа. Мань хоёр ч охинд нь аюул тулгарсан байж магадгүй гэд үдсэглэн дээр нь нохоо хоолмол өнөртүүлсэн хэм нэг шаагаал очин доо. Тэгснэ сайхан зураг зурж амин охин гайхалтай урлагийн бүтээл энэ гэсэн. Би ч уран баримлчүүдээ миний баримлуудын үдсэглэг гарч байгаа гэхэн тэр аав нарын нэр төрийг гутааж байна нэрэ бурхан мэд гэж. Мань булаа охиндоо буу гаргаж өгснөө байдал нэлээ хурцсан. Ямар ч байсан өөрийгөө хамгаалахын тулд энийг ав гэж буу өгснө явцгаана.
Тэгэл ста сумгүй болж байна. 6хан ширхэг сумтай үлдлээ гэхэд мань жолооч алив манай ажил дээр очиж сум олъё гэхэд юу вэ аба чи ба сум зард юм уу гэж тагирна. Нөгөө спорт барааны дэлгүүрэл яриад байхгүй юу дагна. Нөгөө хоёр дэлгүүрт нь явж очиод ангийн эдэн буу ганц нэг сум олж аваад зайлхий гэж байтал жолоочийн краш залгаснаа хүү их хонгороо X залгаж байна сая тэгснэ би маш их гимшиж байна ярилцах боломж байна уу гэж цаадах чинь дуудчлаа гэж түлхээрнэ. Гэхдээ тийм л байсан юм бол манай жолоочд яхаараа буруу ханд өгч зүрх сэтгэлээр наадж байгаа юм бэ. Сүнс хамтлагийн чи хурамчтайг зориулсан. Тэгэл жолооч бүлээ хоёр чинь зодолдоол манай жолооч яхавд. Жамшиг эргүүгээ сууч краш бавлцъя гэж багтан тоолгоо хараад идсэн бүлээ өгцөг чинь дагаад явж байгаа юм. Муу харам гаймин гээд бөөн зодоо. За манай жолооч хүүрээ мажуулах байхдаа гэтэл бүр мартцсан байж та. Бүлээг харлган гэдэг нь жолоочийг цохиж авах гэж байна гэдэг тэндэн зогсчихсан манекенд шанаа манаа өгөөл. Таг. За тэгж нэг юм нэг талдаа гарan цаашаа нөгөө мафийн хулгайч нарын яг бүр гүнлүү норхоор явцгаана. Энэ хооронд нөгөө дарга авгааны төрөөхөн бөөн буудалцсан болсон газар дэрснэ. Бүлэгийн найз эмчийг буудаал унгачч байна ерөөс. Энэ авгааг сэвтэй гэж мэдээд байсан юм аа. Манай хоёр ч яг нөгөө томтэл хийгдэх газарт ирээд манай бүлээ за одоо нэмэлт хүчирнэ. Чи явж ажиллаа бод. Краш марашийнхаа учрыг бол гэд явуулсан да. Замдаа мань жолооч краш руугаа залгаад лаймаар зориг гарга би чам таарт. Чамгүй чадахгүй. Энтергээл хэлтэл нөгөөх нь ойл хэдийн фрэнд зондсон байсан байгаа байхгүй юу. За тэгэл манай бүлээ ганцаараа үлдсэн нөгөө мафи хэдийг ажиглаад ядаж байхад ажиллагаагүй нүдтэй байж дурантай бүү муу ярьцж байх шиг. Таграад байж байхад нь дарга нь ирснээ буу тулгаал чи ер нь асуудалд орсон. Чи найзыгаа алсан хэрэгт өөрөө холбогдчихсон шүү дээ. Энэ хүмүүсийг барааг минь 50 орхи. Гэдэл хобриг ацтаа гэдгээ төмөнд зарлах болно доо. Бүлээ залууг мөрөн тус газар нэг гусч унгаал яг гүцэх гэж байтал манай аба жолооч давхиж орж ирээл сэвтэй даргын далжээтэл мөргөд унганда. Тэгэл зөвхтгаас өөр аргагүй болсон хоёр абагийнхаа цахилгаан машин сууж аваад хөөцөлдөн дөө. Энэ үеэр бүлээгийн охин аавынхаа утсыг нэгээд аба Монголиа руу орсноо. Юу вэ? Ч одоо хүртэл таксиных нь аял явсаар байгаа мó? Мөнгө төгрөгөнд талиила. Ставэл гэнтэй. Гэхдээ цаагаараа нэг л зүйл буруу байгааг нь ойлгож байгаа байхгүй юу? Зүн савингоор очим уу? Тэгээ зүгтж байгаа хоёр маань яах вэ? Гүйцэгдэх нь тодорхой. Мань жолоочийн дөнгөж лизингээр аваад удаагүй байсан машин ястаа нэг лаад шиг л болж дөрөв дугуун дээшээ харж орхинд доо. Тэгэл арайг зүгтааж байгаад нэг үйлдвэр рүү ороод л утас байхаар нь шүүрч яваад 911 рүү залгатал. Ямар атсных нь утас байх вэ? Үйлдвэрийн ажилчдаа юм зарлахтаа ашигладаг чанга яригч байгаа байхгүй. Тэгээд нөгөө шар толгойтой үйлдвэрийн гадаа халс тулгараад л дуусах нь гэтэл баахан машинууд орж ирэл манай хоёр ч нэмэлт хүч ирчихлээ. Залуу минь одоо бууж чамд гарах гарц байхгүй гэснээр мань жолооч. Мөрдөгч Тарик тэр нэг битгий будаараа болохгүй шүү. Гэтэл өнөө Тарик гэгч нь бууж ирснэ. Танаас ч одоо өвчтэй юм уу? Нэг газар ч хүн баахан аба такси дуудсан юм бэ гэж баг алах болсон. Ямар атсных нь мөрдөгч Тарик энэ төр байх вдэ угаасаа абагийн премиум үйлчилгээний жолооч байхгүй юу? Ирсэн машинууд нь ч угаасаа сагдаанаар биш юм чин буун дуунаар л жом шиг хэдэн тийшээ тараа зүгтаад алга болцсон. Бүлээ шар толгой хоёр нударгаараа үзчихэл та гээд дээр дороо ороод л эр улсууд шиг нүдэлцэж байтал манай жолооч бас хажуугаас нь хой бүлээ наа чи жижигхэн залуу штэ нүдэд хайнаатгаа энэ гэж урам зориг өгнөө бас. Мань бүлээ тэгж угаад үнэ арчаагүй шалгаж байгаа байхгүй юу? Яг дуусах нь гэж байтал бүлээгийн охин ирээл буудаж муудаал нөгөө этгээдийг аавд минь битгий хөр гэхийг сонссон шар толгойд чи охин юм уу? Би чамаас хайртай болгоныг чи авах болно. Гэт яг буудах үед нь мань аба жолооч сумны урдуур slow mode George өөртөө сум авч Америк киноны цаг данар юм хаана баг бүх зүйл дууссан хойно бас нэмэлтээр ирцгээндэ. За ингээд манай хоёр бүтлгүй эмнэлэгт бие хаагаад инхрүүлээд бүх зүйл сайхан болж байтал жолооч бүлээ рүү 5000 ногооны бийл бичээд явуулсан байдаг юм да. Гэхдээ харахгүй штэ. Амнасаа хүртэл эрсдэлд оруулсан. Машинаа дэлбэлүүлсэн хүн энэ зэргийн мөнгө нэгхэн зөв тийм биз дээ. Бүлээч жолоочд анхных нь 5 одыг аба дээр нь өгч мөгөөл романтик хоёр дууч.
Энээс нэлээд өдрийн дараа зул сарын баяр болоод булаа маань гэртээ иртэлөө хөөрхий. Мань жолооч охиныг банаалдсан байдаг юм да. Үнэн сүхэт болгоочаа. За ингээд зүгээр ажилдаа явж байсан жолооч хэр болон цагаа олж нүдэ лазардуулсан цагдаа хоёрын санаандгүй учраас энэ хүрээд өндөрлж байгаа юм да гэж. Өнөөдрийн кино маань таалагдсан байх гэж найдаж байна шүү. Бяцхан миний нотмын. Ойрхон бичлэг үзүүлж байхад тэгээд дарвайгаад юу ч дарахгүй голоо зөхөө сууж байв да та нараа. Бас тэ. Аба Монголиаг суулгаад гэр орондоо аюулгүй хурдан шуурхаа хөргүүлж өгнө. Та нар сая. За тэгээд нэг дуугаар хэлээрэй. Дагаад хэлээрэй. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Миний Монголын бүтлгүү бүлдгнүүдээ. За түр баяртай.